Бүгдээрээ сайн байцгаана уу? Та таньхуу зургийн асуулт хариултын болонгийн дараагийн дугаар эхэлж байна. Ингээд энэ дугаарын зураг хамтдаа харцгаая. За 10 секунд туслаа. Зурагт харагдаж байгаа хүн бол хөхнөөраас доторсон Ажаагигийн лувсан төвдөн жигмэд жамц гэдэг хүн байна. Ажаагигинтэй уулзаж учирсан хүн бүр түүний өгөөмөр, ухаалаг, гэгэрсэн сэтгэлийг мэдэрдэг. Ажаагигинтэн монголчуудад маш илэгтэй сэтгэл зүрэхээ зориулсан хүн. Эхний ялгсан эрүүл мэндийн төвд цусны авдрын чиглэлээр 6 давхар эмнэлэг бариулж өгч, бүрэн тогтчулсан. Дэрэгдэн нас 2 давхар зочид хүлээн авах уулзалтын өргөөгч мөн бүтээлгсэн. Энэ эмнэлэг 2025 оны байдлаар 20,000 гаруй хүүхдийг эмчлээд байна. Мөн хан улд уурах дахмтуудад зориулсан өдөр өмжүүлэх төвийг санаачлан 5 давхар байшин сүндэрлүүлсэн. Сүүлийн олон жил түүний санаачилсан зөв тэтгэлэг сан 150 гаруй оюутнуудад их сургууль элсэн орсноос төгсөх хүртэл нь бүрэн тэтгэлэг олгосон эмэл буянтай сайхан хүн юм аа. Хэгэл нэгэн лам бүхэл бүтэн эмнэлгийг бариулсан нь үнэхээр гайхалтай хэрэг. Ажаагигийн бол бүгд найрамдах хятад ард улсын Чинхай буюу хөхнөр мужид төрсэн дээд монгол хүн. Сайн мэдэхгүй хүнд дээд монгол гэж хэлвэл тэд нар дээд монгол юм бол бид нар тэгээд дод монгол юм уу гэмээр сонин сонсогдож магадгүй л дээ. Энэ нь зүгээр л тэднийг өндөрлөг газарт амьдардгийг бусад монголчуудаас ялгах гэж гарсан нэр юм билээ. Хөхнүүр төвдийн 4,000-аас 5,000 метрийн өндөрт одоо хүртэл маллан амьдардаг 100,000 хүрэхгүй монгол угсаатнууд байдаг. Тэдний өвгдөөс одоогоос 400 гаруй жилийн өмнө хавт хасрын удам хошуудын гүш хаан төр байхыг даган төвд оронд эзэн сууж шарын шашныг хамгаалахаар иржээ. Тагийн уртад хятад төвдүүдэд шахагдан тоон цөөрсөн ч монгол хэл түүх ёс заншлаа одоо хүртэл хадгалж яваад тэд өглөөбөр Монгол улсын зүг зайсүнийхээ дэжийг өргөдөг гинлээ. Дээд монголчуудын ихэнх нь хошууд, цорос, торгууд угсаатан бол зүүн тооны халагчууд ч бас байдаг. Ажаагигийн 1950 оны бар жилийн, бар өдрийн, бар цагт хөхнөр мужийн 7 нуур гэдэг газар мэндэлсэн 3 бар давхарцсан цагт хүн төрлийг олно гэдэг дээдийн учрал гэж дорн дахны ард түмэн хизээнээсээ бэлэгшээ дээдэлж ирсэн байдаг. Ажаа гэдэг нь шарын шашныг үндэслэгч богд зонхын аавынх нь хойд дүрийн нэр юм. Манай зарим нутагт монголчууд одоо ч аавыгаа Адиа, Ажаа гэх мэтээр дууддаг та. Яг л тэрнтэй ижил утгатай юм билээ. Ажаагигийн эхээс 11 үлээ. Айлын 9 дэх хүүхэд. Ялах балчир үеийнхэн нэр нь Юндэнд орж. 2 настайдаа Гүмбэм хийдийн тэргүүн 8 дугаар дүрийн Ажаагигийн нэр сонгогдсон ч коммунист хятадын шашныг шинжлэх хөдөлгөөн, соёлын хувьсгалын аимшигт жилүүдтэй бага залуу насанд давхцаж, Бурхны номыг хангалттай үзэж чадалгүй, лам хувцаа хүчээр тайлуулан тариа тарьж олон төрлийн хар бор ажилхийн хилмигдэж явжээ. Энэ үеийг Ажаагигийн дурсахдаа соёлын хувьсгалын үед ангийн дайсанд тооцогддог байсан учраас өдөр бүр хөдөлмөрийн лагерт ажиллаж тариачтаас хичээл сонсдог байлаа. Биднийг чанд хянаж гэрээс гарах бүрээ мэдэгдэж өдөр тутмын үйл ажиллагааг илтгэхийг шаарддаг байлаа. Жирийн хүн шиг амьдарч бурхан багшийн сургаалыг давтах боломж огт байсангүй. Соёлын хувьсгалын галзуугаал бидний эргэн тойронд дүрлцэн асч хүнд хэцүү байсан боловч багш нарынхаа ачаар 3 эрдэндээ итгэх итгэлээ алдсангүй. Инэрэлт Жайгигийн цөлтөм лагсам нар Сэрдоггийн бид хоёрыг өөрсдөө биедан суралцахад тулгуурласан төдийгүй өөрсдийн буддын үзэл номдлоо нууцаар зааж өгч байлаа гэж дурссан байдаг. Хилмигдэж явсаар Дэнсяпины шинжлэлийн үетэй золгож сүм хийдийг дахин сэргээх цагт мэдлэг ухаан нинжин сэтгэлийнхээ хүчээр Гүмбэм хийдийн хамт төдийгүй хятадын буддын шашны тэргүүн хөхнөр мужийн дэд дарга гэсэн ус төр шашны өндөр алба хашиж байж. Гэтэл яг энэ үед төвдийн бурхны шашинд эрх мэдэл нэр хүн дээрээ Далай ламын дараа ордог Банчин богд гэнэт таалалт өгсөж түүний хойд дүрээр 2 өөр хүүхдийг Далай лам хятадын засгийн газар тус тусдаа зэрэг тодруулаад хав. Мэдээж сүсэгтэн олон болоод Ажаагигийн Далай ламын тодруулсан хүүхдийг жинхэнэ хойд дүр гэж үзэж байсан ч тэр хүүхэд учир битүүлгээр сургаггүй алга болж хятадаас тодруулсан Банчин богдыг хүчээр ширээнд залжээ. Ажаагигийн энэ бүхнийг дотроо эсэргүүцэвч яаж чадахгүй байх тэр үед түүний нэр хүндийг ашиглан хятадын засгийн газраас Ажаагигыг өөрсдийн тодруулсан Банчин богдын номын багш бол гэсэн албанд даалгавар иржээ. Энэ үед өөрийн үзэл бодол шашиндаа үнэнч Ажаагигийнтэн энэ бүхнийг үлгүүлсэн төрсөн нутгаа орхин Америк руу дөрөвхээр сэтгэл шулуулсан гэдэг. Инхүү гадаад шавнар сүсэгтэн олныхоо дэмжлэгээр Америк руу гарсан Ажаагигийн 2006 оноос Америкийн Блумингтон хот дахь төвдийн соёлын төвийн тэргүүнээр ажиллаж төвийн үйл ажиллагааг төвд Монголын шашин соёлын төв болгон улам өргөжүүлж өнөөг хүртэл төвийн тэргүүнээр ажиллан инэрэл нэгүүлсэл бурхны сургаалыг түгээн дэлгэрүүлсээр байна. Ер нь түүний намтрыг унших үед Ажаагигийн инэрэл нэгүүлсэлд нинжин сэтгэлтнээс гадна ухаалаг удирдагч, шинжлэгч, одоогийн үгээр бол чадварлаг менежер хүн юм гэсэн сэтгэгдэл их төрж байлаа. Яагаад гэвэл Ажаагигийн Гүмбэм хийдийн тэргүүн
байх үедээ сүмийг шинээр зохион байгуулж, музейн хэлбэр шилжүүлж, орлого олж, олсон орлогоороо сургууль байгуулж, байгуулсан сургуультаа шашны сургаалаас гадна орчин үеийн шинжлэх ухааны хичээлүүдийг хүртэл заалгаж байж, мөн сүсэгтэн олноос цугласан хөрөнгийг маш зөв зүйлд ухаалаг зарцуулж чаддаг гэдгийг Монголд барьсан эмнэлэг Ахмадын төв оюутны тэтгэлэг зэрэгээс хангалттай харж болно. Эцэст нь түүний хэлсэн сувраг баригч буян, эмнэлэг баригч буян. Гэхдээ өнөөдөр Монголд суврагнаас илүү хүүхдийн эмнэлэг хэрэгтэй байгаа тул би өөрийн шавнаар сүсэгтэн олноос цугласан хөрөнгөөр их нутгаас минь өөрсдөө Монгол орондоо Монголын ард түмний үр хойчост нэг ийм эмнэлэг бариулаад өгчихье гэж үнэн сэтгэлээс хүссэн юм а гэсэн үгээр нь тайлбар мэдээлэлээ өндөрлөё.